Учир бүтүүлгээр амиа алдсан Playboy одууд 1-р хэсэг. Үеийн үед цуутай халах хөмсгөөчүүд өөрсдийн авьяас чадвар гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулж ирсэн хэдиж ээдрэгт амьдрал сэтгэлийн их зовлон аль эсвэл золгүй хувь тохиолоор амьдралын мөнх өсвийг үзүүлэн төгснөн цөөнгүй. Ингээд учир бүтүүлгээр бусдын гарт амиа алдаж, осол аваарт урсан, амиа хорлсон, алдарт Playboy сэтгүүлийн үзэсгэлэнт модель бүсгүйчүүдийн гунигт түүхийг цувралаар хүргэе. Dorothy Stratten X нөхрийнхөө гарт амиа алдсан. 1960 онд төрсэн Канадын үзэсгэлэнт модель жүжигчин Dorothy Stratten бол эрчүүдийн зартай сэтгүүл болох Playboy-ийн хамгийн нэртэй загвар өмсгчдийн нэг байлаа. Түүний 18 настай байхад гоо сайхныг нь олж харсан Hugh Hefner Playboy сэтгүүлд загвар хөмсгчөөр ажиллах санал дэвшүүлснээр түүний ажлын гараа анх эхэлжээ. Улмаар 1979 оны 7-р сарын шилдэг Playmate болж байсан бол 1980 онд шилдгийн шилдгээр тодорч байсан юм. Dorothy охины энэ их амжилт нь түүнийг Холливуудын кино урлагт авчирсан юм. Түүнийг ирээдүйн Marilyn Monroe хэмээн үнэлдэг байсан ч харамсалтай нь энэ таамаг биелэлээ олсонгүй. 20 настай үзэсгэлэнтэй бүсгүйг X нөхөр Paul Snider нь эхлээд хүчирхийлж дараа нь зодож хамгийн сүүлд 12 калибрийн буугаар нүүрлэн буудаж түүний цогцыг хүн танигдахын аргагүй болгожээ. Эцэст нь Paul Snider өөрийнхөө амийг хорлсон байдаг. Dorothy Paul хоёр тийм ч урт хугацааны туршид хамт амьдарч байгаагүй юм. Тухайн үед тэд саллтын байдалтай тус тусдаа амьдарч байсан бөгөөд загвар өмсгч бүсгийн хувьд өөрийн шинэ найз залуу болох найруулагч Peter Bogdanovich-тэй нэр холбогдсон нэг гэрт амьдардаг болоод байжээ. Аимшигт хэрэг болдог тэр нэгэн өдөр Paul X эхнэрээ үдийн зоогонд урьж өөрсдийн дундын хөрөнгийн төлбөрийн талаар ярилцахаар тохиролцсон байна. 1980 оны 8-р сарын 14-ний өглөө Dorothy менежертэйгээ уулзжээ. Менежер нь түүнийг X-тэйгээ уулзалгүйгээр өмгөөлөгчөөр дамжуулан асуудлаа шийдвэрлсэн дээр хэмээн зөвлөжээ. Гэтэл бүсгүй Paul-тай биечлэн уулзвал асуудал илүү хялбархан шийдэгдэнэ. Тэр бүх зүйлд ээлдэг ханддаг. Би түүнтэй жирийн найз хэвээр үлдэхийг хүсэж байна хэмээн ярьсан байдаг. Ингээд үдээс хойш нь Dorothy Paul-тай уулзахаар Лос Анжелес дахь X нөхрийнхөө түрээсийн байшинд ирсэн байна. Тэр Paul-д урьдчилгаа болгон $1100 өгөхөөр бэлнээр авчиржээ. Байшинг Paul-тай хамтран түрээсэлдэг байсан хоёр хүн нь гараад явчихсан байв. Чухамдаа хэдхэн сарын өмнө нөхөртөөгөө хамт амьдардаг байсан байшиндаа тэд хоёулахнаа үлдсэн байжээ. Оройн 8 цагт өрөөний хамтрагч хоёулаа гэртээ буцаж ирэв. Тэд орж ирэхдээ Dorothy-гийн машин байрных нь урд зогсож байгааг мөн Paul унтлахынхаа өрөөний хаалгаа хаасныг анзаарчээ. Салсан хосуудыг эвлэрсэн байх нь гэж бодоод өрөөний хамтрагчд нь зочны өрөөндөө зурагт үзэж цагийг өнгөрүүлжээ. Тэд 3 цаг хүлээсний эцэст шөнийн 23 цагт Paul-ийн унтлахын өрөөнд оров. Гэтэл Dorothy бүсгүй X нөхрийнхөө унтлахын өрөөнд толгоогоо буудуулсан байдалтай үгсэн байхыг олжээ. Бүсгийн цогц нүцгэн байсан бөгөөд Paul ч мөн өрөөндөө амиа хорлсон байсан тул хамтрагчид нь цагдаа дуудлага өгсөн байдаг. Шүүх эмнэлгийнхэн Dorothy-г Paul-ийн гэрт ирснээсээ хойш 1 цагийн дараа буудулсан. Харин Paul аллаг үйлдснээсээ хойш 1 цагийн дараа амиа хорлсон хэмээн дүгнжээ. Харамсалтай нь хэргийн учиг одоо болтол тайлагдаагүй байгаа нь X нөхөр Paul нь салсан эхнэрээ хороогоод дараа нь өөрийгөө буудсантай холбоотой юм. Хэрэг гардаг тэр орой чухам ямар яриа болсон. Уулзалт хэрхэн өрнсөн тухай баримт ямар ч гэрчийн мэдээлэл байдаггүй. Харин Paul Snider X эхнэрийгээ алдарт хүрч байгаад нь маш их атаархдаг байсан бөгөөд түүнийг салах өргөдөл өгөхөд нь уурсаж бухимдснаас болж ийхүү үзэсгэлэнт Playmate бүсгүйн амийг хороолсон хэмээх таамаг байдаг. Yvette Vickers гэртээ мууми болж хуурсан. Америкийн жүжигчин, загвар өмсгч, дуучин Yvette Vickers Playboy-ийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан юм. Хэдийгээр түүний үхэл гадны нөлөөгүй байсан хэдиж төгсгөл нь үнэхээр аимшигтай. Тухайн үед Yvette Vickers 80 настай байсан бөгөөд түүний зандажсан цогцсыг 2011 оны 4-р сард Лос Анжелес дахь гэрээс нь олсон байдаг. Тэр 1950 оноос хойш 10 гаруй киноны туслах дүрд тоглосон бөгөөд түүний хамгийн сүүлчийн дүр нь 1991 онд гарсан Муу ёрын сүнснүүд хэмээх аимшигт кино байсан юм. Vickers Playboy сэтгүүлийн 1959 оны 7-р сарын дугаарт сарын шилдэг Playmate-ээр тодорсон байжээ. Тэр мөн эрчүүдэд зориулсан хэд-хэдэн сэтгүүлд гарч байсан юм. Vickers 3 чудаа гэрлэж хэд-хэдэн эрчүүдтэй нэр холбогдож байсан хэдиж харамсалтай нь хүүхэдтэй болж чадаагүй юм.
Vickers хамаатан садан найз нөхдөөсөө хөндөрч ганцаардмал амьдралаар амьдарч байсан бөгөөд тэр хөршүүдтэй хамгийн сүүлд 2010 онд 9 мэнд харагджээ. Викерсийн гэрийн гадаах шуудангийн хайрцагт дах захидал цаг хугацааны ирэхээр шаарлаж байсан нь хөрш эмэгтэйн анхаарлыг татсан байна. Ингээд тэр Беверли Хиллз дэх Викерсийн гэрт нь орсноор түүний хатангирсан цогцсыг анх олж харсан байдаг. Цогцыг нь олсон тэрхүү хөрш эмэгтэй нь жүжигчин Сьюзан Саваж байсан юм. Түүний нас орсон сар өдрийг тодорхойлох боломжгүй байсан хэдий ч шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд түүний цогцыг нь олохоос 1 жилийн өмнө нас орсон хэмээн дүгнсэн юм. Задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тэдэм судасны өвчнөөс үүдэлтэй зүрхний дутагдал хэмээн үзэж шарилыг нь чандралжээ. Тэр нас орохоос өмнө өөрийн намтар түүхээ бичиж байсан гэдэг. Jane Mansfield автомашины ёслоор амь орхицсан. 1950-60-аад оны үед Холливуудын секс бэлэг тэмдэг хийгддэг Америкийн алдарч жүжигчин модель Jane Mansfield 34 наснда автомашины аимшигт ослоор эмгэнэлтэйгээр амь алдсан байдаг. Зорсон мэт бие галбиртай шаргал үст Jane Mansfield гадаад төрхөөрөө Мэрилин Монротой маш төстэй байсан бөгөөд тэр Холливуудын кинонд бүрэн нүцгэлж тоглосон анхны жүжигчин болсон юм. Алдарт Playboy сэтгүүлийн хуудсанд олончуудаа зураг хэвлүүлсэн жүжигчин Jane 1955 оны хэвлэлтээс 2 сарын гоо бүсгүй гэсэн өргөмжлөлийг хүртэж байжээ. Jane Playboy сэтгүүлд модельээр ажиллахын зэрэгцээ 13 жилийн карьерийнхаа хугацаанд 30 орчим кинонд тоглосон бөгөөд Холливуудын хамгийн ухаантай шаргал үст хэмээх хочтой болсон байдаг. Тэр 5 хэлээр ярьдаг хийл төгөлдөр хуур тоглодог байжээ. Хэдийгээр түүний кино урлагийн замнал богинохон байсан хэдий ч түүний тоглосон кино хэд хэдэн удаа бокс оффис тэргүүлж жүжигчин бүсгүй дэлхийн театрын шагнал болон алтан бөмбөрцгийн шагналыг хүртэж байсан юм. Jane 17 настай жирэмсэн байхдаа Paul Mansfield-тэй гэрэлсэн хэдий ч тэд удалгүй салжээ. Жүжигчин бүсгийн 2 дахь нөхөр нь жүжигчин Mickey Hargitay байсан юм. Хосууд харж худалдан авч түүнийгээ ягаан ордон болгон хувиргасан гэдэг. Гэтэл тэд ч мөн удалгүй салсан бөгөөд энэ үед Jane аль хэдийн 3 хүүхэдтэй болсон байв. 1964 онд Jane 3 дахь удаага гэрлэж Италийн найруулагч Matt Smererтэй амьдарснаар 5 хүүхдийн ээж болсон юм. Тэдний гэрлэлт ердөө 1 жил үргэлжилсэн. Энэ гэрлэлтэн түүнд маш хүн дээр нөлөөсөн бөгөөд энэ үеэс Jane согтууруулахундаа хэтрүүлэн хэрэгэлдэг болжээ. Үүний дараа гэрлэлтээс залхсан Jane хуульч Sam Brodyтэй хамтран амьдарч эхэлсэн байдаг. Тэдний амьдрал Women самунтай Холливуудын ховж үеэр дүүрэн байсан нь мэдэж хэрэг. Jane-ийн амьдралд дахин нэгээр гарч ирснээс хойш байнгын асуудал маргаантай амьдрал үргэлжилсээр л байв. 1967 оны 6 дугаар сарын 28-ны тэр нэгэн бараан өдөр Jane өөрийн шинэ найз залуу болох Sam Brody болон бага насны 3 хүүхдийн хамт аялалд гарчээ. Тэд замдаа явсаар байлаа. Шөнийн 2 цаг 30 минут болж байх үед жолооч нь хурдны зам дээр ойролцоогоор 100 км/цагийн хурдтай явж байв. Гэтэл уулзуур таарч улаан гэрэл асах үеэр урд нь явж байсан ачааны тэрэг огцом хурдаас харуулхад тэдний сууж явсан машиныхан жолооч торомс гიშгэж амжилгүй ачааны машины араас мөргөж аимшигтайгаар осолджээ. Машин том тэрэгний чиргүүлийнхэн доогуур чихэгдэн орсон байв. Уг ослоор машины урд суудалд сууж явсан 3 том хүн газар дээрээ нас орсон байдаг. Мөн аялалдаа хамт авч явсан 4 хав нохооных нь 2 нь өгсөн байжээ. Азар арын суудалд унтаж байсан хүүхдүүд нь баг зэргийн гэмтэл авч амьд үлдсэн юм. Аимшигт туслаар Jane-ийн толгой тасарсан байсан гэдэг ч баттай мэдээлэл байдаггүй. Ийхүү 34 настай цэл залуухан үзэсгэлэн жүжигчин бүсгүй Jane Mansfield сүүлийн амраг болох Sam Brody болон жолоочийнхоо хамтаар 5 хүүхдээ өнчрүүлэн харамсалтайгаар амнасаа алдсан юм.